Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг танилцууллаа. Сонгуулийн нэгдсэн дүнгээр ардчилсан намаас нэр дэвшигч Элбэг Дорж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнгээс 102,414 саналаар илүү санал авсан байна. Харин Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Уудуулаас 542,231 саналаар илүү санал авч ялгалт байгуулжээ. Нийслэлийн 9 дүргээс 7 дүрэгт нь ардчилсан намаас нэр дэвшигч Захаагийн Элбэг Дорж ялалт байгуулжээ. Хүн ам олноор төвлөрсөн хот суурин газрууд илт давуу саналтай гарчээ. Нэр дэвшигчдийн аймаг дүрэгт авсан саналын тоогоор ардчилсан намаас нэр дэвшигч Элбэг Дорж нийт дүнгээрээ улсын хэмжээнд 622,794 сонгогчийн санал, Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнэ 520,380 санал, Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Удвал 80,563 сонгогчийн санал авсан байна. Өөрөөр хэлбэл Элбэг Дорж 50.22%, Бат Эрдэнэ 41.97%, Удвал 6.5% саналыг тус авчээ. Нэгдсэн дүнгээр Элбэг Доржийн төлөө өгсөн санал 622,794. За Бат Эрдэнийн төлөө 520,380. За Удвалын төлөө 80,563. За ингээ хойр нь авч үзэх юм бол Элбэг Дорж 50,23, Бат Эрдэнэ 41,97, Удвал 6.5%. За нэр дэвшигч ардчилсан намаас нэр дэвшигч Захаагийн Элбэг Дорж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнээс 102,414 санал илүү авсан байна. За мөн Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Удвалаас 542,231 санал илүү авсан байна. За ингээд Захаагийн Элбэг Дорж бол Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль заасан шаардлагыг хангасан одоо ийм урьдчилсан дүн гарч байна. Монгол Улсын үндсэн хууль болон ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа Содон Цэрэн хэллээ. Содон Цэрэн хэлэхдээ аймаг нийслэлийн сонгуулийн хороо 3 хоногийн дотор дүн мэдээгээ ирүүлнэ. Хэсгийн хороо 5 хоногийн дотор дүүрэгтээ дүн мэдээгээ ирүүлэх ёстой. Жил жилийн ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын итгэх буурдаг. Тэгвэл энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 66% Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцсон байна.